За нөгөө түүхэн дүр ном маань нэг хавтгай дээр бууцсан байдал байна. Тийм түүхэн дүрийн зарим өвгдийн юуг л ураг удмын үгээ хэлхээс үчгээр гаргасан гэсэн үг. Өвөл мөрийн товчонтой яс гарвал ийм тайлбартайгаар байгаа. Эндээс югаар ялгаатай юм энэ? Энэ дээр бол яг одоо нарийн зураасуудын үсэг юм л энэ удмын энэний хүүхэд юм байна. Энэ ийм хатантай эдэн хүүхэд юм байна гэсэн ийм угийн бичиг хэлбэртэйгээр хийсэн нэг бүтээл нь. Энэ маань өөрөө юунаас эхэлж байгаа те? Энэ дээр суудасцсан хан гэдэг хамгийн өмнөх энэ бүрт чанаас эхэлж байгаа. Юусэн Монголын нуус товчооны гол ийм ураг удмын хэлхээс байгаа шүү дээ. Энийгээ бариад эннээсээ салбарлаад нөгөө ноёдуу жанждууд хаттууд гэдэг. Ямар ураг удам тэдний одоо өөр хүүхдүүд бүх өнөд ураг удам талаас харуулж байгаа гэсэн үг. Ер нь бол одоо ийм үргэлжлсэн үгийн зохиол гэдэг шиг ингээд шууд ингэ ном дээрээс хараад бас ойлгохгүй ийм схем хараад хүн маш их хурд ойлгодог шүү дээ. Энэ хоёрын дуудаас гэж гарсан юм байна гэдэг. Тийх зорилгоор л энийг хийсэн юм л да. Энэ бүтээлийг. Тэгэхээр энэ өөрөө түүх тухайн хүнийхээ бас одоо алдар гавья гарал үүслүүд ингээд бүгд байна шүү дээ тий. Энэ дээр одоо ингээд өөр янз бүрийн өнгүүд орсон ба шүү дээ энэ дээр. Өнгө нь ямар ч гэсэн. Жишээлбэл энэ шар өнгөөр тэмдэглэсэн 7 ихсийн нэр байгаа. За. Тэр нь яг Монголын нуус төвчнөг дутуу ирсэн гэж яриад байгаа шүү дээ. Энийг бүтэн болгосон 7 онгод л одоо өнөө цаг үед Монголын нуус төвчөг ухаандаа онгодынхон тэр мэдээллийн цанд цээжилсэн байгаа тийм. Эхлээд энэ хаягдсан байна. Энэ ингэж бүтэн болгон дараад нь тайлаад тайлбарлсан энэ онгодуудыг тусад нь ялгасан энэ дээр. Монголын нуус товчоог бүтэн болгож одоо нөгөө олон судар подкастуудыг хийгээд байгаа онгодууд гэсэн үг бид нар шараа тэмдэглэсэн. Нэгдүгээр хоёрдугаарт Монгол товчийн түүхийн тайлал чинь бүтэн болгосон гэж ярьсан шүү дээ. Тэр Монгол товчийн түүхийн тайллын гол юунуудыг хийсэн гэсэн үг. Одоо тайлбаруудыг нь хэлсэн ийм онгодууд байгаа. Энэ шараар тэмдэглэснүүд нь. Энэ улбар шараар тэмдэглэснүүд нь хамаг Монгол улсын цаг үед төмтийн жанждуудыг байгаа. Энэ хингэн Исүхэ Баатар. Энэ Хар Адаан Баатар жамхан өсөцний эцэг тийм ээ. Тэр үеийнх нь хамаг Монгол үеийнх нь 9 өрлөг нь. Хамаг Монгол үеийн Хабул хааны 9 өрлөг жишээлбэл Улаан хатнаас эхэлдэг. Энэ чинь өөрийнх нь хатан шүү дээ. 7 хөвгүний төрүүлсэн. Тэгсэн энэс асар өндөр тийм том цэргийн сурлагатай тийм жанжин хүн багхгүй юу? Хааныг яг байнга хажууд найдаг. Ер нь бидний өвгдийн түүхийг ингээд дээшээ бүр нарийн ингээд үзэх юм бол зарим хаадууд яг аимсагч нар нь өөрийнх нь хатан найдаг. Буюу эмгхтэй хүн яг хажууд нь. Зэвсгийн эрдэм бүх юм дөрөв. Зэвсгийн эрдэмтэй ч улаан хаа алдартай мөсвөл хатан гэдэг энэ бусад онгодуудын тухай үед амьдарч цаав гэдэг бол тийм үлгэр том шиг яригддаг ус ийм хатан гэсэн байлээ. Улаан хаа хатан. Жишээлбэл Илдэ Хөлт Баатар байна тий. Тийм байна. Илдэ Хөлт тий хонхтны Илдэ Хөлт Баатар чинь Өнжөө Баатарын хөвөн гэж байгаа байхгүй юу? Энийний хүүхд охин нь Жүрхий. Жүрхигийн охин нь Амай. Энэ Амай чинь Чингис хааныг хөхүүлж анх амлуулж байсан. Ээж нь шүү дээ сүм ээж нь. Одоо тэр нөхөр нь бол Менлэг эцэг буюу энэ Менлэг эцэг чинь Исүхэ Баатарын яг аимсагч яг хажуудлын баруун гарынх нь жанжин байгаа байхгүй Менлэг эцэг гэдэг чинь. Цэргийн болон төрийн асар өндөр боловсролтой ийм хүн байгаа. Энэ дээр жишээлбэл ерөөсөө энэ дээр юу яагаагүй нийт гараагүй мэдээлэл зөндөө байгаа. Гэрлүүг жанжин гэж байгаа. Энэ хүний түүх одоо л гарч байгаа. Тухайн үед бол нууц буюу тухайн үеийн одоогийнхоор бол манай Тагнуулын төв газрын дарга байсан хүн байдаг байхгүй энэ гэрлүүг жанжин гэж. Тухайн Шаазгаал гэж нэрлэдэг байсан гэж. Тэгэхээр энэ хүний угсаа гарвал нь хаанаас ихтэй ямар гэр бүлтэй байсан угаасаа нууц. Тэгээд жишээл өвгд энийг нарийн юмнуудыг таниулж өгөөгүй байх жишээний иймэрхүү байгаа. Нөгөө түүхт Агачуу Баатар маань одоо Агачуу Баатар байгаа. Агачуу Баатар маань бол одоо Амхай хааны хөвдийн одоо доороос 3 дахь штэ байгаа. Агачуу Баатар ч маш чадaltaй Баатар хүн байсан. Энд нэг тийм сонирхолтой мэдээлэл байна. Энэ шараар бичсэн. Одоо нөгөө Алунга хатан чинь нэг улбар шар гэрлээс жирэмсэн болчдөг нэг тийм нөхрөө чинь энэ тайлбарлсан байна да. Тэрний түүхийг чинь яриад өгөөч. Энэ шөнө бүр Монголын нуус төвчөнд гардаг штэ. Шөнө бүр цэгийн шар хүмүүн гэрийн өрх тотхын гэгээр орж хэвэл минь бэлэж гэгээ инүү хэвэлд инүү шингэх бөлгөө. Гараараа нар сарны хилээр шар нохоо мэд шаруулж гарах бөлгөө гэж. Энэ кодекс байхгүй юу? Устаар бол бид нар шууд утгаар нь өнөө цагийн өмөрч нөгөө бид нар тэгдэм ч нөгөө шууд утгаар нь ойлгоо тийм биш. Энэ цаана бүгд маш нэрийн утгатай юм байгаа. Тэр утгуудаар нь задлахлаар энэ үйл явдлууд
гардаг гэсэн. Цаад нарийн учрууд нь гардаг гэсэн. Монголын ност ч бол кодекс гэж яриад байгаа шүү дээ. Ерөөсөө тэрний зүгээр нэг хэсэг нь юм. Нөгөө улбар шар гэрлэх юм байсан юм бэ? Улбар шар гэрлэл нь жишээлбэл энэ довоо мөргөн нас орсон байсан тийм. Энэ өөрийнх нь төрсөв нь майлаг байкуудтай байна. Тэр нэг баяр онгодуудын нөлөөлөл орсон гэдгийг илэрхийлээд байгаа. Шар нохой мэд шаруулж гарах болгоо буюу шар нохойн зам буюу одоо яг өөрийнхөө ээжийн талдаа буюу нагцын талдаа өссөнийг хэлээд байгаа буюу эцгээс тусдаа өссөнийг хэлээд байгаа. Ухаандаа одоо юу гэдэг юм яг тэр эмэгтэй одоо гэр бүл болоод нөхөртөөгөө хамт байгаагүй хэлээд байгаа байхгүй юу. Өөрийнхөө төрхөмдөө их хүүхдээ гаргасныг л шар нохой гэдэг. Давуу мөргөн чи нэг бугын гуяарч хөлөө нэг хөөхд сольж авдаг юм. Малиг баяудаа тийм үү? Энэ малиг байкуудаа гэдэг зарц мэт өсгдөг. Тэгдэг. Алангуй хат. Тэрийг бол одоо давуу мөргийн хүүхэд гэж өөрийнх нь хүүхэд гэж үзэх гээд байна уу? Тэгнь. Тэр Монголын новчтчунд гардаг байхгүй юу? Түүний хойно нэгэн өдөр давуу мөргийн тогцог өндөр дээр гөрөөлрөө гарваа. Ой дотор нэгэн аданхан урынхаа адаа хүмүүн чөх бугаалаад хавригаас энэ авид энэ шарж бүхийг золгож гэж байгаа байхгүй юу? Тэгээ хэлцээд ингээ хоорондоо яриад чөх бугын мах хөвчнийг довоо мөргөнд өгөөд нөгөө өөрийнхөө хүн чинь уушгит зүйлд арсыг нөө өөрөө авдаг байхгүй юу? Энд чинь бүгд цаанаа юм учиртай гэсэн үг. Тэгэхээр чөх буг гэж ямар буг гэлдэм бэ гэдэг ийм асуудал үүсч эхэлж байгаа. Чөх буг гэдэг бол буг бол ингээ байгалийнхаа шаардлагарлаар цогоонуудаа шууд хамгийн хүчтэй нь хурааж аваад бусд нь мөргүүлээд хөөгдөд явдаг. Ийм зарчим ба шүү дээ байгалийн зарчим буг амтан дээр байдаг. Энэ дээр мөргүүлээд хөөгдөд явсан албасаар өөрөө ингээд өөрийнхөө хүч чадлаар өөрийн согоотой болоод ийм эцэг бууг болж чадаагүй хэрнээсээ хулгаагаар нууцаар гიშгэж байгаа байхгүй нэг согоог. Тэгээ хүүхдээ болгочоод хаяа явцсан гэсэн ийм ботох санааг энэ дээр хэлээд байгаа. Довоо мөргөн багад нь энэ өрн хаатан гэж байж л дээ. Маль нэг ядан хүмүүн хүүхдээ хөтлөө явж байхад довоо мөргөн нөгөө гөрөөсний махтаа явж байгаа таардаг шүү дээ. Довоо махтаа. Тэгээ нөгөө энэ эмэгтэй хүн хэлж байгаа байхгүй юу? Та юу хүн бэ гэсэн чи би аданхан урийнхаа зүдэн хүмүүс байна. Наад шөх бугын ёо наад гөрөөснийхээ махнаас наадаг энэ хөвгөө би танд өгье гэж. Монгол хүн бол хизээч өөрийнхөө хүүхдийг хэдний хичнээн ядарч байсан ч гэсэн хүүхдээ махнаас ч юм уу ямар нэг юмас худалдаалагддаггүй. Тийм сурлага бол байхгүй байхгүй юу. Тэгэхээр хизээч тийм байхгүй учраас чөх буг гэдэг нь энэ тийм учиртай. Тийм учиртай юм байгаад байгаа. Нууцс юм байна тий. Бусдаар бол манайхан шоолоод байдаг шүү дээ. Гэрлээс хүүхдтэй болно юу идэм бэ гэдэг. Цаанаад ийм кодекс гэдгийг л одоо онгодуудын нэг тайлбарлаж хэлээд байгаа гэсэн үг. Одоо тэр чинь л нөгөө бодомчор богдын маань эцэг дээдс болоод тэгэл тэрнээс чинь одоо их хааны удам гарч ирэх гэдэг шүү дээ тийм ээ. Энд чинь ерөөсөө яг Чингис хааны язгуур Чингис хаан хизээ тайлах боломжтой тэр үед нь л одоо кодекс болгоод үлдээж байна гэж мэдж байна л гэсэн үг. Тухайн үед бол тэгээд тайлагдаад одоо тодорхой болоод явах үед нь л тайлбарлах юм хүчтэй л байсан болов уу гэж ойлгосон. Энд дээр нь хэд орчим хүний нэр байна? Би тоолоогүй. Тэр нэг 300 хүний нэр байгаа. 200 гаруй хүний нэр бол байгаа. Тэрний ургийн бичиг. Угийн бичиг. Яг уу яг энэ дээр бол ерөөсө бусад судраа одоо жишээлбэл Сорогтооны биехийн нийт хэдэн хүүхд гарсан юм байж гэдэг юм уу те. Нарийн юу байгаагүй байхгүй одоо Өгөөдөө хааны Зүч хааны хэдэн хүүхд энэ маш олон хүүхдтэй олон хатантай. Зүгээр онгодуудын яриаг л ярианд гарс дурддагдсан хүмүүсийг бичиж байгаа гэсэн үг. Ийм л учиртай. Жишээлбэл энэ дээр Зүч хааны олхнууд гэргийг хамгийн анх авч өгчсэн. Тэр олхнууд гэргийн нэр л орсон бусд нь ороогүй. Одоо бэргэн гэж яриад байдаг шүү дээ. Бэргийн нэг бэрхэн ч гэлөө түүхэн дээр нэрлэлсэн байдаг шүү дээ. Зүч хааны гэргийг явахгүй. Тийм учиртай. Жамхын дээд үг чинь одоо жажираатай. Жадраан гэдэг жадрааны жамх. Тий. Энд чинь нөгөө нэг эргүүний хунгийн домог гэдэгт би танд түрүүнийг хэлсэн шүү дээ. Аданхан урайхажууд тэндээс наашагаан цухтаа нүүж гоод мөн ирсэн урайхажууд байгаа хөө буцаад нутагтаа ирсэн. Энэ урайхай буюу энэ урайхай ясны жажираатай гэдэг дээдс нөгөө бодончэр дээдс нэг хэлтэй хүмүүнийг авдаг шүү дээ. Тэр чинь тэр урайхажуудаа захирдаг байсан. Одоо ноёных нь ихнэр ноён нь нас урцсан. Тэнийг ихнэр их гэцтэй хүнийг л авцраад бодомчор дээдсээр гарсан хүүхд байхгүй. Энэ ингээд нэг тийм хулдаасан хөвлөл маягийн зүйл дээр хөвсөн шүү дээ. Тэднэр нь шалтгаан нэгдүгürt энийг он удаан жил хадаа энэ цаасан дээр хөвлөж үтсэ. Тэгэхээр ерөөсөө эдлэгээ даахгүй дороо урагдаад ингээд салаа унчт юм байлээ. Тэг ийм угийн бичиг иймэрхүү юм мэдээллүүдийг номон дээр яхахаар хүн ойлгохдохгүй байгаад байдаг. Тэгвэл хүнд ойлгохдохоор нэг ханан дээр ч юм уу жаздаг ч юм уу өлөглөөр он удаан жил хадгалах боломжтой. Тэгээ их мэдээллийг нэг дор оруулаад эсхэмжилсэн байдлаар энийг зөвхөн товчхон мэдээлэл оруулаад байгаа юм шүү дээ.
Тий. Үйл мөрийн товчон буюу энэ хүн яг юу хийж яаж хийж байсан ямар учиртай гэдгүүд энэ товч товчл бичсэн гэсэн үг. Тухайны одоо юу гэдэг ч юм уу, тууг байдаг ч юм уу, тэгээ тамга байдаг ч юм уу. Жишээлбэл тулган чагтан тамга, бодон чир дээдсгээс холбоотой тамга. Тулга бол жишээлбэл те гал бадраахал юм болвол тэр дайсан байна уу, хэн байх нь хамаагүй бүгдийг ивэж ингэж байдаг. Тулган дээр хоолундаа хийж иддэг те. Энэ одоо бидний гэр энэ галын төв шүү дээ. Ийм учиртай. Энэ өргөө хараас цаашаага бол яг Чингис хааны өөрийнх нь нугсааныхан байгаа. Энд дээр юусо огт мэдэгдэхгүй нэг мэдээлэл хэлэхэд жишээлбэл Чингис хаан биш дээ. Эзэн хаан 4 хатан 2 татвар эмтэй гэж байна. Тэгээд 4 хатны 11 хүү 13 охин байгаа байхгүй. Нийт 24 хүүхэдтэй. 2 татвар эмээс хүүхэд гараагүй. Учир нь бие нэгдээгүй гэж байна. Бие нэгдээгүй байна шүү дээ. Тийм байна. Тэгэхээр энэ хатан гэдэг бол төрийн хэрэг мэддэг. Төрийн шийдвэр гаргадаг, төрийн хуралцуудаг хүмүүсийг хэлээд байгаа. А татвар гэдэг нь ялгаах уу гэргийн. Гэхдээ гэр орныхоо л халуун ам бүлийхэл санхүүгийн асуудал халуун ам бүлийн юмд ордог болохоос биш. Юу төрийн хэрэгт оролцдоггүй учраас татвар юм гэсэн ийм утгатай. Ийм утгын зөрүүнүүд янз янз байдаг. Монголын улс товчон дээр ч нөгөө Чингис хааны бусад хатаас төрсэн хүүхдүүдийн тухай мэдээлэл огт байдгүй шүү дээ. Энэ дээр бол байх шиг байна тийм үү? Тий, байгаа. Жишээлбэл за хамгийн нэгдүгээр хат нь төрийн хатан одоо бөөртэй хатан буюу төрийн яг хатны алдар нэр нь Гүрбэлчин хоо гэдэг алдартай. Чин хоо гэдэг ийм хаттууд байгаа юм. Энэ бол энэ хатны одоо хамгийн өндөр цол гэж би ухаатай өндөр гэдэг юм уу тэр үйл нь хамгийн үйлэд үүрсэн хаттын алдар байгаад байгаа чин хоо гэдэг алдар. Монголчин хоо, борогчин хоо гэдэг үстэй. Үйлийг бол тийм төгс төгөлдөр дүүргэсэн ийм хүмүүс. Энэ бүрт хатан бол асар өндөр боловсролтой хүн байсан. За дараагийн хатан бол эсвэг хатан бол хоёр дахь нь. Түүхээс яг түүхийн юунаас бол зөрүүтэй шүү өгдөө хэлээд. Энэ бол яг хоёр дахь албасны хатан нь. Татаруудыг эзлээд Чингис хаан тэр олон татаруудыг бүгдийн талаад буюу алхахыг алаад хуваагаад барахгүй, захирч барахгүй байгаадсан. Тийм учраас тэндээс хатан авах шаардлагатай болсон. Энийг гэхдээ шууд хатнаа шууд авчдаггүй. Зүгээр л аваад наатаа захир 2 3 жил 4 жил тэр хатан цолыг хамгаалах хэмжээнд бүх үйлээ дүүргэж албасаар хатан гэж. Тэгээ эгчийгээ санал болгодог те. Эсвэ хатан. Энэ 3 дахь хатан. Сүүлд нь мэрэгдийг дагуулад хулан хатныг авсан байдаг. Хулан хатан ний 3 хүүхдийн нэр түүхэнд гарч байгаа. Гээ гол хоёё гэдэг жалаарын бухаа өргөнтэй ханьсан. Дараад 2 ихэр хөвгөн байгаа. Бүрт хатан бол 5 хүү 7 охин төрүүлсэн. 2 хамгийн бага 2 охин нь ээжтэйгээ хамт эндсэн. Шатаагцаа нэг хүүгээ багт нь алдсан гэж байдаг. 5 бэхий цултай хатан байгаа охин. Эсвэг хатан болохоор хамгийн төрүүлээд энэ цагаан саран мөнгөн саран гэдэг 2 ихэр охин төрүүлсэн. Энэ 2 нас бий төрүүлсэн. Дараад чих хур шагаа гэдэг 2 хүү охин 2 төрүүлсэн. Энэ эсвэг хатан бол харт саран харт барс гэдэг 2 ихэр хүү төрүүлсэн бас. Энэ хатууд нь данд ихэр хөвгт гаргаад байгаа үст. Тийм байна. Тэгээд энэ доошоо ингэж явсараад мантахаа цэцэн хатан маш олон ихэр хөвгт гаргадаг шүү дээ. Тэгэхээр энэ ихэр хүүхүүд гаргадаг тусдаа тэрнийг мөрддөг зарчим сургалт байж энийг яг төрийн хэмжээнд авч явдаг маш нууцын хэмжээнд авч явдаг юм байна лээ. Энийний одоо зүү бай гэдэг охин бас харт хасар хараагчууд заргач гэдэг юм харт хасар жанжин гэдэг. Энэ харт хасар жанжин чинь ер нь бол энэ зүчийн улстай Батханы улсад Алтан ордны улсын том жанжин шүү дээ. Ийм юм байна лээ. Одоо нөгөө манай хасар маань хасар хавт хасар гэж. Тий. Энд одоо бас байна шүү дээ, тий. Дүүн. Тий, яг дараагийнх нь дүүн шүү дээ хавт хасар чи яг олон ихнэртэй олон хөвгттэй гэсэн байна. Тэгээд би бичээд орчихсон юм. Энэ өвгдийн ярьж байгаа юм 3 өвгдийнх нь нэр нь гарсан. Есүн хөмөрн гэдэг чинь нөгөө Чингис хааны чулуу 1225 онд 335 алт газарт байгаа онсон баг. Нэг Чингисийн чулуу одоо Эрдэнэтажд байгаа хаа тий. Хавт хасар гэдэг байгаа байхгүй юу? Хавт ном гэж байд юм байна л да. Төмөр тийм гантай төмөр оруулсан ном. Төмөр тэгээ буугаа явар маш олон тийм ийм хатуу эд зүйлийг аваад тэгээд тэр хавт номыг ингээд хамаг Монголд одоо их Монгол улсын үед татад хавт хасараас өөр хинч татч чаддаггүй. Татаж дийлдэхгүй байхгүй. Нөгөө архаа хасар гэдэг нь татаад дийлдэггүй байхгүй. Одоо эвшээлгээд гүйц төвшээл гэж чаддаггүй. Тэгэхээр тэр хавт номыг барьдаг хасар буюу хас сар буюу уг нь бол хас сар гэсэн ийм узуурын 2 үг байгаа. Шинийн 15-ны тэргэл сарны доор төрсөн эрэгтэй хүүхдэд өгч болдог нэр хас сар гэдэг нэр. Хас сарыг хурдан хэлээд болохоор хасар болоод яг энэний яг үйл нь кавсуу ар гэж байгаа байхгүй. Энэ өвгдийн энэ дээр бол өвгд тоолуу ай гэж байгаа.
Олон луут хөвөн гэсэн утгатай үг байгаа даа байхгүй тоолуу ай гэж. Тэгээд тоолуу айг хурдан хэлэхээр тоолой болно. Ийм л юм байна лээ. Энэ язгуурын яг үгнүүд нь гэсэн үг. Дотор өөр өөрсөн утгатай. Ийм л бүтээл байна да. Энд одоо нөгөө түүхэн дүртэйгээ холбогдоход цаагаад нөгөө кинотойгоо холбогдоход одоо кино зохиол бичиж байгаа хүмүүс маань бас нэг сүлжээгээ энэ ураг удмын сүлжээ хоорондын хамаарлын алдаагүй хийчихвэл их гоё болох гэдэг нь тийм энийг хараад. Тэгэн шүү дээ. Одоо энэ дээр би тэрэнд л зориулж хэлдэг байхгүй юу? Энэ хүн чинь ийм хатантай байж, хатны ийм царай төстэй ийм сурлагад үүргэсэн ийм хүн байж, тэдэн хүүхэдтэй бай. За тэдэн оны үеийн үйл явдлыг үзүүлвэл жишээлбэл одоо энд юу гэдгийг те энэ дээр Амхай хаан жишээл 1083 оны үед төрсөн гэж бичсэн биз дээ. Тэгэхээр эдний том хүүхэдэнд тэдэн он төрсөн гэдэг ингээд он цагийн юм баримжаатай бас болоод байгаа гэсэн үг байхгүй юу? Энэ дээр нэг талаасаа. Тэг ураг удмын бас юмнууд байна. Энэ дээр нь тэрнтэй нөхөрлөдөг байсан, ийм үйлдвэрлэдэг байсан, ийм ажил мэргэжилтэй, ийм хариуцдаг байсан гэсэн юмнууд байгаа юм. Товчхон ингээ байгаа гэсэн үг. Ер нь тийм киног хийхэд ер нь багцаагаар хэдэн төгрөний зардал гардаг. Өө тэр мэдгүй. Хэдийн хэмжээ. Тэг кино зохиолч 1-2 үгнээс болоод асар их төсөв нэмэгдэх энэ тийм хариуцлагатай ажил байдаг гэсэн. За. Ер нь цаашаа одоо юу гэдэг те энэ бол хамаг Монголтой холбоотой юм уу? Хамаг Монголоос урагшлах боломж байна уу? Урагшлах боломж байгаа. Хамаг Монголоос дахиад жоох урагшлал хүн нүгүрний үеич очих байгаа. Тэрнээс бүр хэдэн мянган жилийн өмнөх бас хүүхд буугаад байгаа болохоор тэр юмруудыг тодорхой хугацаанд дараа орох байлгүй тий. Тий даалгавар байгаа учраас тэнийг хийн дэл гэж боддоо шүү дээ. Ер нь бол яг зүгээр нууц задлана гэдэг шиг манай зоолог энэ цаг үед одоо дараагийн цаг үед бол мэдээж одоо бид нар бас хүчрхэгжин Монгол улс сэргэн мандан цоошин хүчрхэг гүрэн болж босч ирнэ. Тэр түүхийг магадгүй энэ цаг үедээ амьдрал тэр түүхийг хооч үедээ бичиж үлдээ гэж баг өгдөө санаас оноолттой тийм учраас онгодод ингээд энэ хүнтэй уулзах дээр дандаа түүх ярьдаг тийм түүх гэдэг юм уу та тийм зүйлийг яасан. Тийм учраас өнгөрснөө мэдчихэж өнгөрсөн мянган жилээс ирээдүйн түмэн жилийн ирээдүйг яг одоо бүтээгч байгаа. Яг одоо тийм түүх. Тийм учраас энэ Монгол түмэн бид нар цаашаа явахын тулд заавал өнгөрснөө мэдсэн шиг мэдэх хэрэгтэй байгаа. Магадгүй эндээс ингээд хүмүүс ингээд харуул маш олон хүн өөрийнхөө ураг удмын үүсэл гаруулыг ураг удамтай холбоотой байгаа тэр мэдээллийг, ясны тухай мэдээллийг за яруу алдар гайхамшиг түүх домог ургийн хэлхээсийг бол гарах болцоод. Тийм учраас энэ ном уг нь болдог бол айл болгоно нэг байж юмраад тийм. Ураг удам болгоны ахлагчд нэг байж юмраад. Хүний юм сэтгэл яг ордгийн үйл явдлын мэн уншихлаар хин нэгний зохиол биш яг бодит онгодууд яг өөрийнхөө эрчил юмар ингээд дамнуусан байдаг болохоор ингээд уншихлаар л бүр огшдیں۔ Зарим хэсэг. Тэгжээ. Хүний дотор бүр ингээд гүн шингэж ордог байхгүй. Энэс дахиад нэг өөр бас нэг юм байсан тийм. Бага. Бас нэг тэр чинь ямар очтой л бас дахиад энэ тий 12 дугаар зууны үе. Энд чинь нөгөө 12 дугаар зуун гэдэг улс төрийн ийм бүтц зохион байгуулалт байж байгаа шүү дээ. Тий. Тэр чинь яг Монголд. Гэтэл их Монгол улс байгуулангууд чинь нөгөө 5 өнгө 4 харийн олон улс орныг нэгтгсэн байгаа шүү дээ. Янз бүрийн ахуй амьдралаа тариаланчид, янз бүрийн ахуй барилгачид тий. Олон хүмүүсийг нэгтгэхэд ингээд ирэхлээр хуулийн жишээлбэл жасаа гэдэг хууль их засаг болсон байгаа байхгүй юу? Хүрээ цар хүрээ нэмэгдсэн гэсэн үг. Улсын хувьд ч гэсэн бүтц зохион байгуулалтанд баг дахиад өөрчлөгдсөн. Тэр өөрчлөлт их Монгол улсын өөрчлөлтөөс өмнөх цаг үеийн 12 дугаар цаг үеийн Кабул хааны яг үүсгэсэн тэр аймаг отгуудын тэр байршил ерөнхийдөө иймэрхүү бүтцтэй ийм зохион байгуулалттай ийм ноёдууд байсан ийм мэрэгшилтэй отогч жилдээ аймаг болон ийм тусдаа ийм үйлдэл байсан юм а гэдгийг харуулсан дахиад нэг хэсэг юм байгаа. Энэс арай жижиг. Тийм байна. Үнэхээр их том хөдөлмөр шүү. Энэ одоо энийг нэг системчлэн гэдэг бол бас л том ажиллаа. Их том ажлын ард гарч одоо баяр хүрхээс л өөр өдөө яг хөө тий. Баяр хүргээд тэгээд хамгийн гол зүйл бол яг хөө хийсэн бүтээл болж ийн. Энийг төмөн олон уншаад үзээд ингээд нэг тийм хэрэглээнд нэвтрээд байвал одоо зохиогч нь хамгийн том баяр баясгалан тэр л болох та. Ном анх удаага хүлээж авах мэдрэмж юу байв? Их гоё мэдрэмж үүд юм лээ. Би ч нэг өмнө ажиллаа хийгээл те геологийн ажлыг хийгээл тайлан байлгаа бичээл манайхан чинь багаар хийдэг ажил байхгүй юу. Тэгэл том тайлан бичээл олон бот тайлан бичээл гэдэг. Тэгээ энэ номыг анх удаага хийсэн. Би чи инженер хүн гэтэл түүхийн мөр ороод ингээд шал өөр юм яваад штэ. Хүмүүс харахаар зарим баг шоолохоор
Тэгээ номоо аваад ингээ хайрцагтай өгсөн л дөө мөнхийн үсэг дээр илүүсэе. 10 ингээ хайрцагтай би доошоо буугаад өөрийнхөө ажил руу эхний хайрцгийг аваад 10 номоос гаргаа задлал ингээ гадна талаар ялгаруудын задлал ингэсэн чинь нэг тийм анхныхаа хүүхдийг авахад нэг тийм баярлсан, тийм догдолсон, нэг тийм үгээр хэлшгүй нэг тийм гоё мэдрэмж төрт юм лээ. Их сони юм лээ. Гоё санагдсан. Тийм лээ. Тэгээд түүхэн дүр гэдэг нэр яагаад энэ нэрийг сонгоо? Монголын нус товчооны түүхэн дүр. Би дөрүүд гэдэм билүү, дүр гэдэм билүү гэд. Энэ бол яг энэ ном бол тухайн үеийн өвгдийн хүн рүү чиглэсэн юм байна те. Цаана кино гэдэг нэг юм яриад нь шүү дээ. Тэрэнд зориулсан л гэсэн үг. Тэгэхээр энэ дотор үсэн зөвхөн дөрүүдээс гадна янз бүрийн мэрэгжлийн юм янз янзын тийм мэдээлэлүүд маш их байгаа. Байлдааныг таагтагч байж болно те. Хоолыг талаарч байж болно, домжийнж байж болно, хувцс урлалын, гэр урлалын ч үгүй юм уу. Бүх төрлийн юм байна. Малын нарийн ширийн одоо юм судалдаг хүн ч үгүй юм. Төрөл бүрийн юм хүмүүс л эндээс мэдээлэл авч болох юм гэсэн юм санаатай. Гэхдээ кино руугаа цаашдаа төвлөрөөд явах юм бол тэр талаар маш мэдээлэлүүд байгаа гэсэн үг. Энэ хувцс сонор монор үнэхээр гоё юм аа. Энэ нэг харалттай энэ одоо жишээ Батохуу тараа. Батохуу. Тий. Харагдаж байна уу? Ийм яг байсан юм баг та. Баярлалаа. Ийм гоё. Ийм гоё. Хувцс сонор цаг үе одоо тухайн үе ямар юу яах юм биш. Малаа маллах нь малаа маллаа тий цэргийн суулгаад дүүргэн тэгэл юм оён штэ. Тэгнь. Тэр энэ өөдөө хатны оёсон оёдл мэд бол Ясар нарийн байсан л гэж онгодууд тайлж хэлээ. Хамаг Монгол улсын одоо Хабуул хааны байгуулсан хамаг Монгол улсын ерөнхий дүр зургийг зураглаад үзвэл газар нутгийн хэмжээ, ард түмний зохион байгуулалт одоо юу гэдэг цэрэг арим төр барих тэрний талаар нэг тавчхан гэдэг нэг тийм зураглаад яриад бол юу ярьж болох вэ? Хабуул хааны яг хамаг Монгол улсыг байгуулахад 81 од ухт бүл буюу 81 отгийг нэгтгэж байж байгуулсан. Тухайн үед Баргуужин төхмийн Галзуу улаан ноён нэг нь энэ Хэрээдийн Архай ван гэж. Энэ хоёр том одоо тухайн үеийн хангууд байхгүй юу? Энэ гурван том хан нэгдэж байж энийг байгуулсан гэж байгаа байхгүй юу? Гэхдээ тэр дотор татарууд ороогүй байх, наймнууд ороогүй байх нь шүү дээ. Тэгэхээр газар нутгийн хувьд бол одоогийн байгаа Монголын одоо газрын зургаас зүүн чигээ бас нэлээд том байсан. Хоошоогоо бол байгаль нуур хүрч исэн байна шүү дээ. Баруун тишийг бол Алтай нуурнаас цаашаа бол яваагүй байсан байх нь. Говь бол тэр чигээрээ орно. Манай монголчуудын мэдлэлд байсан. Баруун хойшоогоо бол ойдох Сибирийн наад хэсэг бол тодорхой хэсэг нь ордог байсан. 20 төмдүүд бол орохгүй. 20 төмд бол угаасаа байгаль нураас баруунчаага яг том тэр Сибирийн захаар ийм зурус газараар нутаглаж байсан юм билээ. 20 аймаг байсан гэсэн. Бид нар ороогүй байдаг. Төрийн зохион байгуулалт нь. Төрийн зохион байгуулалт нь ер нь шүү дээ энэ Дубаас хохороос дээшигээ хүн нүгүүрэн хүртэлний дөрвийн зохион байгуулалт байсан. Хойд, баруун, зүүн, өмнөд гээд бүх ардаа чадамж мэрэгчлэр нь хуваагаад тухай тийм шаардлага байсан юм шиг байна. Тэгээд Хабуул хааны үед Томбонос эцний үед ирэхэд эн чинь нөгөө Кедан гүрэн маш хүчрхэг болсон байсан байхгүй юу? Тэгэхээр энэ Кедан гүрний үед энэ Томбонос эцэн манай одоо Томбонос эцэн Сэнгүн Бэлгэ хаан хоёр Сэнгүн Бэлгэ хаан энэ нутагтаа үлдээд бүх юма засаглаад хөрөө барай явдаг байсан. Томбонос эцэн Туувартанд Кедант дайчлагдаж дайнд явдаг байсан байна. Яг тэгвэл бид нар Туувартан буюу жил болгон монголчууд нар хамаг Монгол улсыг байгуулахын өмнөхийг ярьж штэ нөхцөлийг. Тэр үед маш хэмжээний татварыг Кеданд өгдөг байсан. Тэгээд Туувартан буюу одоогоор бол торгуулийн суман дайны урт талд явдаг. Энэ Томбонос чинь урагшаага байлж явсаар Вьетнамын наад хүртэл байлдаж явсан байгаа шүү дээ энэ үү. Бүр баруунчаага Тайландуудтай Тайпей нар гэж ирж байлаа онгодууд. Тайланд улсыг Тайпейчүүдтэй байлдаж ирсэн гэсэн. Маш өндөр тийм зэргийн сурлагатай. Ийм байсан байгаа. Тэгээд тэрнээс хойш Хабуул хаан, энэ Сэнгүн Бэлгэ хаан, Амхай хаан эдгээр ярьж гоод 6-ын системтэй болгосон гэсэн. Тэгэхээр нөгөө цэргийн болон ахуйн бүх зохион байгуулалтууд нь илүү нарийн болоод ирэнгүүт тухайн үеийн зөрчтүүд тэрэнд нэг хэсэг хэдэн жил чимдээд хуучин байсан барилаасаа өөр болоод зохион байгуулалт нь өөр болоо авчингууд гайхаад их төвөгтэй байдал тэднэрт үүссэн гэж ярьж байгаа байхгүй юу. Тийм учиртай юм байна лээ. Хамаг Монгол байгуулагдаг бол их Монгол байгуулагдахгүй. Яагаад би энэ хамаг Монгол руу ингээд сонирхоод эхэлсэн бэ гэхлээр их Монгол гээд бүгдээрээ мэдээд тэгээ бүгд судлаад байгаа шүү дээ. Бүх хүн тийшээ. Тэгэхээр их Монгол энэ өвдийн имийг уншаад байгаа Чингис хаан гэдэг юм уу тэр 9 мөрлөг үед юм энэ том баатар руу жанжтууд чинь зүгээр санамсаргүй байгаад нөгөө сайн багш нар очоод болцсон биш юм байлээ. Асар их зовлон туулаад
маш их тийм туулаллаар ингээд үе дамжсан тийм сурлагуудыг бий болгоод Монголын язгуурын энэ том ноёдууд, энэ аймагуудын бүгд ноёдууд угсаар залгамжуулсан тийм сурлаг дүүргээд тэгээд тэр дотроос олон ноёдуудын саналаар ханд өргөмжлөгддөг. Тэр сурлагаа бүрэн дүүргээд 24-5 ийм багшаар сурлага дүүрэн тэр бараг 10 жилийн ажил болдог гэсэн юм шиг үлээ. Тэгээд хам болоход хэд хэдэн кандидатууд бэлтгэдэг нь шүү дээ. Тэдний дундаасаа шалгарч байж хам болдог. Ийм зарчимтай ийм ёстой л байсан юм байл л дээ. Тэгээд Их Монгол улсын эзэн Чингис хаан чи ямар хөрс суурин дээр Их Монгол улсыг байгуулсан бэ гэдгийг нь маш сонирн байхгүй юу. Тэгээд энэ рүү орсон өвгөдөж энэ түүхээ бүрстэй харамгүй хэлж өгсөн. Тийм л шүү дээ юм л. Яг нь ер нь зүгээр буддийн болоо ер нь Библи ч юм уу буддийн олон ном сургаалуудыг ингээд уншиж байхад маш олон хүмүүсийн нэр тэдний домог түүхүүд л голд байгаа шүү дээ тийм ээ. Тий. Тэгэхээр энэ бол одоо яг язгуурын Монгол одоо хиллэг гэх юм уу үгийн язгуураар бичсэн тийм үү? Хүмүүсийн нэр нь хэлсэн тийм. Язгуур үгээр язгуур нэрүүдийг бичсэн. Бидний одоо 600 гаруй өвөг дээдсийн нэр алтар домог түүх орно гэдэг бол бас л бидний хувьд бол бас л нэг тийм шүү дээ. Энд хамааралгүй хүн гэж Монгол байхгүй хаа. Байхгүй. Эднэрийн л үр сатан. Бидний л үр сат юм чинь юм. Тийм. Тэгэхээр бидний өндөр дээд өвөг дээдсийн минь түүх, нэр алтар, домог, одоо ургийн бичиг, угсаа гаруулын хэлхээс гэд ийм иж бүрдэл байна. Тэгээд энэ бүхнийг бас одоо юу гэдэг нь цаг нь болсон болох дээр л хийх ёстой хүн нь хийсэн болол гэж бодсон л. Өөрийгөө нь юу гэж үнэлж байна одоо. Гэхдээ энэ дээр нэг юм хэлгээд өөрийгөө үнэлэх биш л дээ. Энийг уншаад өвгдийн түүхэнд ингээд дурлаад ингээд уншаад ингэхлээр тухайн үед ийм зовлон туулж байж ийм проблем байж тийм. Ямар их асуудлуудыг яасан. Тэгээд хүмүүс нь ямар их чадамжтай байсан. Ямар их авьяастай байсан. Хэнийг ч голдоггүй. Хонхтнууд гээд байна тий. Хичнээн одоо дайн төхөл гараа тастуулсан нэг бол цус хойртолтой шүү дээ. Янз янзын юм байгаа. Тэнд заавал нэг чадд юм байдаг. Жишээлбэл тэрний даваа байдлаа дутуугийн сангаар илүүгийн сангаар дутуугаа нөхдөг. Дээрээс нь энэ төр ингээд уншаал болохоор өвгөд ингэдэг байсан юм а гэж танихаа хажуугаар өөрийгөө хий юм бэ гэдгээ мэддэг. Болдог юм байна гэж би бодсон шүү дээ. Өөрийгөө олж авдаг. Өнөө цагийн нөхцөл байдлыг ерөөхдөө дүгнүүл одоо бидний цаг үе бидний амьдрал туулал гэдэг юм уу та ямар хөө төвшөнд байна. Хамаг Монголын цаг үетэй адилхан байна. Яагаад гэж. Зарим одоо 5 цусгаар тогтнолоо шүү дээ. Зарим нь жоохон алдагдчихсан хэцүү тий. Яг тиймэрхүү үе нь одоо байна. Удахгүй л гоё болно гэж боддог шүү дээ. Гоё болохын тулд та бид нар бүгдээрээ л хичээх хэрэгтэй. Хэн нэгэн гоё болохыг хүлээгээд харах биш тий. Бүгдээрээ өөр өөрхөн чаддаг юм хийгээд. Одоо би жишээлбэл геологийн ажлаасаа гадуур энийг хийгээд байна гэж тэгэл улстай хүмүүстэй Монгол ахын дүүстэй чадлынхаа яриад хөвнөөр оруулж байгааг хэлбэрлэл гэж бодоод байгаа. Тэгэхээр хүн болгон юу хиймээрийн дотор бодогдоод байдгийг. Тэрнийг хийгээсэй л гэж уриалж байна. Чиний бодлоор тэнгэр гүзэл тэнгэр гэж юу юм бэ? Тэнгэр бол тэгэл бидний л өвөг дээдс бидний улбаа бүх язгуур улбаа тэнд байгаа л. Би бол тэр бөө шиг одоо нарийн юм мэдэхгүй шүү дээ. Гэхдээ л ямар нэгэн тэнд нэг юм байна гэдгийг мэдээд байгаа байхгүй. Тэрнтэйгээ ойлголцож чадах юм бол болоо явчих юм байна л гэж ойлголцоод бодоод байгаа. Тэнд бүх мэдээлэл байгаа л гэж ойлгоод байгаа. Чингис хаан ягаад мөнх тэнгэрийн хүчин дор агуу их суу залийн ивэл юм уу игээн дор гэж та яасан бол. Тэр мөнх тэнгэртэйгээ тодорхой хэмжээгээр өөрөө холбогдоод онгодууд бол Чингис хааныг бас бөө байсан гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр тэнгэртэйгээ өвөг дээдстэйгээ холбогдоод өвөг дээдсээсээ яахаа заалгуулад те тэнийг одоочлыг идүүгээчлэн боловсруулад өнөөгийн цаг үед ахуйда буулгаад те тэгж маш тийм том юу үзэл санааг л гаргаж ирсэн ийм юм байна. Тэр тэнгэрийн санаа байсан гэж. Маш их тийм чадамжсан өрлөгч нь бас бүгдөө л бас холбогддог, барьдаг, мэдээлэл авдаг, хоорондоо тэд нар бас мэдээлэл солилцож байсан байлгүй тал талдаа хийж явж явах та. Тэгээ зарим нь бөө байсан гэд ярьж л гэдгийг одоо боорч ченжинг бөө байсан л гэдгийг өөрхөө хинж бөө байсан би нарийн бас мэдэхгүй байна. Зарим нь бол бөө байсан. Зарим нь бол бөө байгаагүй юм шиг л. За яриг энэ хүргээд өндөрлөө хойлоо. Тэгээд яг их удаа яриул олон маш их юм байгаа. Хүн нүгээрээр нь ярьсан ч зөндөө юм байгаа. Тэг яг үзэгчдтэй, сонсогчдтой бас үлдээгээд тэгээд цаашдаа бол нэг тодорхой давтамжтай саруулаад ч гэдэг юм уу, хэл саруулаад ч гэдэг юм уу бас нэг тийм тодорхой давтамжтай яриагаа өргөжлүүлэх гэж бодож байна. Тэгээ хөөрөлдөж болно. Тийм.
За тэгэхээр амжилтсаа. Баярлалаа.